цаануу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цэг рүү эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн хосыг 37 настай Бэг Сэнжүүн болон 30 настай Ким Харин гэдэг. Гэрлээ 4 жил болж байгаа бөгөөд 19 сартай 2 их хүүхэдтэй. Эхлээд нөхрийн талын мэтлэг гарч өглөө 6 цаг 30 минутын үед хүүхэд нь сэрж аавыгаа дуудсан ч байсангүй. Аав нь өглөө эрт гарч гүйдэм байна. Сэнжүүн томоохон компанид мерчендайзер буюу бараа бүтээгдэхүүний төлөвлөлт, борлуулалт, өрөлт, маркетинг зэргийг хариуцж ажилладаг. Харин эхнэр Харин нь хийлийн багш юм байна. Тэгвэл гаднаасаа төгс юм шиг харагдаж байгаа энэ гэр бүлд ямар асуудал байгааг өнөөдөр бүгдээрээ ярилцъя. Тэд хүүхдүүдэд цэцэрлэгт нь хүргэж өгөхөөс 30 минутын өмнө Сэнжүүн 2 хүүхдээ хувцлаж, юмыг нь бэлдэж дуусаад эхнэрийн артал одоо хүртэл унтлагынхаа хувцастай зогсож идэг. 9 цагаас хүүхдүүдэд хүргэж өгөх ёстойч аль хэдийнэ 9 өнгөрчихсөн байхад өмсгөж байгаа хувцаа эвхээ зогсдог. Гарах хүртлээр нөхөр нь бүх юмаа бэлдэнэ. Сэнжүүний хэлж байгаагаар тэд үерхэж байхдаа ганц ч удаа хэрэлдэж үзээгүй болохоор ийм их асуудалтай болно гэж хизээч бодоогүй гинэ. Гэхдээ хэрэлдэх хосууд хэрэлддэггүй хосуудаас илүү эрүүл харилцаатай байдаг гэж үнэн үү? Ингээд хосууд хүүхдүүдэд хүргэж өгөөд хүнсээ цуглуулахаар март орвоо үгүй юу? Харин снэкний хэсэгт очиж зогсдог. Дараа нь махны хэсэг рүү очиод би мэдээд сонгоч гэсэн мөртлөө худалдагчид хэлж чадахгүй нөхрөөрөө хэлүүлдэг. Найзууд нь Хариныг жоохон охин шиг гэдэм байна. Нөхрийн бодож байгаа эхнэрийн эхний асуудал бол жоохон охин шиг. Ингээд эхрүүдийг авах цаг бол Сэнжүүн явцгаа ихэд Харин би эхлээд ашигтай бактериа угаадах я гэд шал өөр юм яриа судаг. Сэнжүүн чи жоохон хурдалчиж болохгүй мүү гэхэд Харин оройтойгүй л ээжтэй гэв. Сэнжүүн тэсгээ ойлоод хайтаахнаар чи наадхаа уухгүй бариад суугаад штэ зүгээр уучиж болохгүй мүү гэхэд чи надад юу ихийг маань заагаад байна битээд хийгээдэ гэж уурладаг. Сэнжүүн үгүй чи ярихаа болоод наадхаа уучих л даа гэхэд Харин барьжсэн ашигтай бактери лугаа хараад ууна гэж хэлсэн мэдтэйгээд уйлж эхэлдэг. Сэнжүүн сандраад за ойлголоо тааваараа уу гэж аргадчихэж нэг юм арай гэж уулгана. 이나 먹어야겠다. 빨리 근데 빨리 하면 안 돼 근데 그냥? 아 여보 아직 안 늦었잖아. 그거 왜 계속 들고 그냥 구경하고 지금 먹으면 되잖아 왜 안 먹어? 아 여보 이제 먹을 건데. 아니 여보가 말 시키잖아. 먹어 그럼 말을 하지 마. 먹어 말 그만하고 지금 먹어 야 먹고한다고 했잖아. 좋게 말했는데 왜? Заримдаа 10 секундын өмнө инээж яснаа гинэт уйлдаг. Ер нь өглөө өдөр оройгээд байнга уйлд юм байна. Сэнжүүн эхнэрийнхээ яагаад байгааг огт ойлгодгүй гинэ. Бүр нэвтрүүлэгт орохын өмнөх ярилцлаган дээр Сэнжүүн эхнэрийнхээ талаар ярьж байтал Харин хажуунаас нь чимээгүй сонсч байснаа бас л уйлдаг. Нэвтрүүлгийн баг сүүлдээ эхнэрийг гаргаад нөхрөөс ярилцлага авахар болоход Харин гарахтаа бас л уйлаад гардаг. Хөтлөгч яагаад тэр үед уйлсан талаар нь асуухад юу ярьж ирснийг нь санахгүй байна гэж хариулдаг бөгөөд дараа нь ганцаараа нэвтрүүлгийн өмнөх ярилцлаганд орохдоо хүртэл нэг бол уйлж, нэг бол инээдэг. 냄비 같은 거 안 넣기로 하지 않았냐? 근데 제가 사용설명서에 냄비 넣는 거 더 있어. Сэтгэл хөдлөл нь яг жоохон хөвж байгаагаас Харин үг нь доороо нэг эрэгтэй дүүтэй айлын том юм байна. Нөхрийн ярьж байгаагаар хаяа инээдтэй байдаг ч гэсэн өдрөө болгон ийм байгаад тахаар хэцүү байдаг. Эхэндээ эхнэрээ уйлахаар яхаа мэдгүй хэцүү байдаг байсан ч одоо л хитрхий жоохон хөвгөж болохоор нь залхаж эхэлсэн. Заримдаа эхнэрээсээ ээж шиг, их чиг мэдрэмж авахыг хүсдэгч ялах хүүхэд шиг байдлаас нь болоод ямар ч түшиг тулгуур мэдэрдэггүйг нь. Шалтгаан нь Сэнжүүний ажилтдаг компани сүүлийн үед хүнд байдалд орж цалингаа өгөлгүйгээр ажилчдаа халсан бөгөөд энэнд нь Сэнжүүн ч бас өртөж гинэт ажилгүй болж сүүлийн сарын цалингаа авч чадаагүйгээс гадна ажлаа салгацсны тэтгэмж авч чадах үгүй нь тодорхойг байгаа. 7 сард ажлаасаа халагдсан хүмүүс ямар ч тэтгэмж аваагүй байгаа гинэ. Сэнжүүн өрхийн орлогын нийт 60%-ийг хариуцдаг байсан ч одоогийн байдлаар гинэт орлогогүй болсон учраас хүнд нөхцөлд байгаа бөгөөд өрхийн тэргүүнийхээ үргийг гүйцэтгэж чадахгүй байгаадаа их шаналдаг тэрээр өдрө болгон анкет бичиж шинэ ажил хайж байгаа. Тэгээд их нэртээ энэ сард мөнгөө гамтай хэрэглэх хэрэгтэй байна гэхэд Харин тэгвэл энэ сар хаашаа явахгүй мүүгээд дуугаа ураадаг. Гинэт нөхрийн цалин байхгүй болсон учраас өрхийн санхүү шууд хасах зааж Сэнжүүн их нэртээ хамтдаа энэ хэцүү байдлаас гарах арга зам хай гэж хэлээд чамд ботсон юм байна уу гэхэд үгүй гэж хариулсан. Нөхрийн хувьд аав ээжтэй хэлдэг төрлийн хүн биш, найзуудтай ч иймэрхүү байдлаа харуулахыг хүсдэггүй болохоор дотроо юу болоод байгааг ярих хүн байдгүй гинэ. Дээрээс нь гэр бүлийн асуудал болохоор ганцаараа биш хамтдаа шийдэхийг хүсдэг. Энэ болгоныг сонссон хөтлөгч эхнэр чинь зөвхөн баяр баясгалантай зүйл ярихыг хүсдэг учраас хэцүү бодит байдлаас зайлсхийдэг төрлийн хүн байна гэдэг. Бичлэг гарч хосууд гэр бүлийнхээ төсвийг ярилцаж Сэнжүүн баг зэрэг зарлаа бууруулах хэрэгтэй. Хүнс цуглуулж яж гадуур холлох шаардлагагүй штэ гэхэд Харин юун тийм асуудалтай байгаа юм бэ? Би зүгээр л гадуур холлох гэж битсэн байхад гэдэг.
Нөхрийн хувьд олсон мөнгөө хэрэглэхээ эргэлээд үлдснийг нь хадгалдаг төрлийн хүн бөгөөд сүүлдээ гэрийн зарлах хит ихсээд харна зарлагаасаа хит идэм юмыг хасаад одоо хараа дээрсэн ч харин эдийн засгийн талаар ямар ч ойлголтгүй. Гэр бүлийн орлогын талаар харинаас ямар бодолтой байдгийг нь асуухад энэ талаар боддгоо зүгээр л нөхрийн хэлснийхэн дагуу хийдгээ гэж хариулдаг. Солонгост танган гээд үнгүү шиг ап байдаг бөгөөд харин тэрэн дээр өөрсдийнхөө хэрэгжилжсэн юмнуудыг үнгүү тавьж хүмүүст өгдөм байна. Танган дээр хүмүүс бие биедээ үнэлгээ өгдөг бөгөөд хөвчлэн 30-д байдаг бол харины үнэлгээ 71% байдаг. Үнгүүгээд тавихаар хүмүүс хурдан авчдаг болохоор хурдан гэртээ зай гаргахын тулд үнгүү өгдөг гинэ. Харин нөхрийн ярьснаар харин хүмүүст үнгүү юмаа өгчөөд дараа нь тэр юмаа дахиад шинээр худалдаж авдаг болохоор мөнгө хайж байгаагаас ялгаагүй санагддаг гэж ярьдаг. Нөхрийн нэлийн үнэтэй брендийн хувцсыг нь хүртэл зарсан гэхэд харин би авч өгсөн гэж хариулдаг. Бичлэг гарч Синжун ойрны гадуур их хоолсон байна гэхэд харин хоол их захиалсан баха гэдэг. Синжун тэгвэл хүргэлтийн хоолой багасгуул болох юм байна. Өнөө орой юу идэхүү гэхэд харин хоол захиалж идэхүү гэж асуудаг. Дөнгөд сая захиалгын хоолой багасгая гэж ярьж дуусаагүй байхад ийм юм ярьсан. Нөхрийн модж байгаагаар юу ч хийж чаддгүй хүн биш, зүгээр л юу ч хийхийг хүсдэггүй, хийдэггүй хүн бөгөөд гэрийн бүх асуудлыг нөхөр ганцаараа шийддэг. Орой олж тэд хоорондоо ярилцаад Синжун ийм юм хэлэх гэж чад уучлаарай. Гэхдээ чи би угаасаа хийж чадахгүй юм чинь хийж чаддаг хүн хийх ёстой гэж боддог төрлийн хүн гэхэд харин яаж ийх аргыг нь мэдэхгүй болохоор гэж хариулдаг. Синжун би ч гэсэн ямар ч арга мэдэхгүй. Би ч бас анх удаа амьдарч ийн гэдэг. Харин гэхдээ чи надаас 6 жилээр илүү амьдарсан туршлагатай эзтэй гэж хариулав. Синжуны хэлж байгаагаар хүн ямар нэгэн юм мэдэхгүй бол хайж олж мэдэх хэрэгтэй. Хоёулаа мэдгүйгээд юу ч хийхгүй байгаад ах юм бол юу ч шийдвэрлэж чадахгүй гэдэг. Буцаад бичлэг гарч Синжун чамайг байнга ингэж ахаар надад ярилцах хүн олдохгүй байна гэхэд харин чи угаасаа сайн ярилцдаггүй үстэй гэв. Синжун би яагаад ярилцдаггүй гэж бодож байна. Жохон чухал ноцтой юм ярихаар чи цутаад байдаг болохоор тэр гэхэд харин миний MBTI угаасаа асуудлаас зайлсхийдэг хүн. Хүнийг засах гэж оролдохоор хэрүүл гардгаа. Тийм болохоор зайлсхийдэг гэж ярьж ийснаа өөр юм хийж хоолойн зангирч эхэлдэг. Иймэрхүү чухал юм эсвэл ярихыг хүсэхгүй байгаа зүйлийг нь ярихаар өөр юм хийж өөр тийшээ харж цаас ивдэг. Харин илгэхдээ тухайн үеийн нөхцөл байдал болон уур амьсгал таалагдахгүй бол юм ярихаа болж хэлсэн үгийг нь чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг гинэ. Эхнэрийн хамгийн том асуудал бол ноцтой чухал ярианаас зайлсхийдэг. Харин би чамаас мэдлэг муутай, дээрээс нь юм бодох дурггүй, чамд мэддэг юм их тооцоолдог төрлийн хүн бидтэй гэдэг. Хосуудын дараагийн асуудал түрээсийн залиланд өрцөн. Солонгост байр түрээслэхдээ заавал барьцаа өгдөг бөгөөд барьцаа нь их байх тусмаа түрээс нь буурдаг байрнууд ч байдаг. Аль эсвэл их мөнгө өгөөд сарын түрээс төлөхгүй амьдардаг байрч байдیں۔ Тийм байранд их хэмжээний мөнгө л уурдуулж нөхөрт ганцаараа зохицуулах хэцүү байсан учраас их нэртэйгээ хамт шийдэх гэж оролцсон. Гэтэл харин юу болж байгаа талаар асуухаас өөр юм хийгээгүй бөгөөд угаасаа нөхөр шийтгэхээс ош гэсэн бодолтой ээжээ. Тэгээд энэ талаар хоорондоо маш нухацтай ярилцжсэн харин гинэт инээж сүүлдээ инээд нь ханиад болж уйлаад Синжун аргадаж эхэлдэг. 네. 잠깐. 왜? 왜 그래? 뭐야? 하지 마. 알았어. 왜 그래? 왜? Яг сэтгцийн асуудалтай юм шиг харагдаж байгааз хөтлөгч энэ болгоныг үзээд нөхрийн царайны уурал ширүүн болоод эхлэхээр эхнэр уйлж эхэлдэм байна. Нөхрөө энийхээр зүгээрсэн мөртлөө чухал царай гаргаад өөрийг нь тоохоо болчхоор уйлдгийм маань зөв үү гэж харинаас асуухад тийм ээ. Манай нөхөр өөрөө мэддэггүй ч заримдаа зэвүүцэн царай гаргадаг үе байдаг гэдэг. Нөхрийн хувьд хамгийн муу сонголт бол салалт бөгөөд энийг давж гараад сайхан амьдрахын тулд чадах чинээгээрээ хичээхээр эндэржээ. Гэхдээ Синжунд их нэртэйгээ хийхийг хүсдэг зүйл байхгүй болсон гинэ. Их нэртэйгээ хамт хөгшөрхийг хүүхдүүдээ их сургуульд явж хурим хийхийг нь харах гэх мэт иймэрхүү бодол огт байдгүй бөгөөд ганцаардсан мэдрэмж аваад уджээ. Эхнэрийн аз жаргалтай байлгана гэд хурмаа хийсэн ч байнга уйлуулад байгаа болохоор хэцүү байдаг. Хөтлөгч харинаас их сургуульд ахта ямар байсан талаар нь асуухад их сургуульдаа тэгж их уйлдаггүй байсан ч хурмаа хийснээс хойш уйлдаг болсон гинэ. Хөтлөгч яагаад гэж асуухад тэр шалтгаан нь бичлэгэн дээр гарна гэж хэлээд эхнэрийн бичлэг гарч эхэлдэг. Синжун 10 цаг 10 минут болж байна. 20 минутын дотор бэлдэх ёстой шүүгээд үсээ сэнжээсээ эхнэрийнхээ өрөөний үүдэнд очиж зогсоод утсаа хараад байлгүй хурдал гэдэг. Синжун ямар нэгэн юм болонгууд хугацаа өгөөд байн ирж одоо хэдэн минут үлдсэн. Цаг болчлоо. Энийг заавал хийх ёстой мó? Хурдал гэх мэтэр байнга үгэлдэг болохоор харин үнэхээр залхдаг гинэ. Удалгүй 10 цаг 17 минутанд Синжун дахиад үсээ хатаас нь хурдан хатаагаад хэлээрээ 23 минут 27 минут болчлоо гэж яаруулдаг.
Ингээд арай гэж гэрээс гарч хүнсээ цуглуулахаар явах зандаа гахаамах Кари аав шүү. Бичээрэй гэж их нэртэй хэлээд бичсэн үү гэж асуудаг. Харин бичсэн гэхэд юу гэж бичсэн? Юу гэж бичснээ хэлдэ би харъя гэдэг. 제육볶음이랑 카레? 어? 뭐 사진 찍으면 적어놔 미디어 그거. 적었어? 응. 뭘? 봐봐. 아니 뭐라고 적었는지만 얘기해줘. Харин нөхрийгөө яг багш шиг байдаг бөгөөд манай аав ч ингэж үгэлтгүй гэж ярьдаг. Гэхдээ арай л их гэрээ ажилд оролцсон юм байна. Хутганы комо ихнэрийн шүүгэнд ороо хийсэн байсныг хараад ингэж хийхээр хэрэглэхэд тухгүй байд ингэж үглээд гаргаж аяг тавг угаагчин дотор аягнууд ингэж хэлээ гэж үглэхээс гадна хоол хийж явахт нь хүртэл ихнэрийнхээ хажууд очиход харин би өөрөө мэдээд хийчнэ гэж хэлсэн ч тоогооны таагийг авч хараад яагаад ус хийгээгүй байгаа махаа яагаад ингэж хийж байгаа наадхаа жоохон нэмгэн ирчилтэйгээд байнга үгэлдэг. Сүүлдээ харин тэсгээ ойлж орилоод яв гэж хөөсөн ч чи яаж хийдгийг нь мэднэ зтэй жоохон сонирхол хийгээд байна да гэдэг. 내가 알아서 할게. 내가 알아서 한다고. 왜 열어봐. 왜 물을 안 넣었어? 아, 물 넣었어. 너 더 넣는 거야? 내가 알아서 한다니까. 아니, 나 말 거는 거 정말 싫어하는데 와가지고 막. 근데 왜 그렇게 넣어? Энэ байдлыг харсан хөтлөгч өдөржингөө ингэж үглэх юм бол царайгч хараад л нулимс гарах юм байна. Өөрөө юу ч хийхгүй зүгээр хараад зогсоод ах юм. Та ямар пек сонсоны юм уу? Өөрөө тийм сайн уул идэм үү гэдэг. Пек сонсоны минь солонгосын алтартай тоогооч. Сэнжүүн би тийм сайн уул идэггүй ч хоол их хийдэг төрлийн өнгө дараагийн бичлэгийг үзээд ярилцсан нь дээр хаа гэдэг. Эхнэрээ хоол хийн гэхээр одоо болтол 100% итгэж чаддгүй. Хоолоо идээд эхнэртэй баярлах ёстой ч амтгүй хоол идэг болохоор таалрахын оронд амттай хоол идэхийн тулд үгэлдэг гинэ. Бичлэг гарч харин хоолоо утгах байхдаа энэ мах яагаад ийм нэмгэн байгаа юм бол гэхэд Сэнжүүн мах нь буруу өгөх хэрэггүй чимээгүй гэдэг. Гэрэлснийхаа дараа тэг инг гэж тушаадгүй байсан ч хүүхдтэй болоод юм болсон. Юм яриад байлгүй хурдын аяархан яар чихэн чииртэй байна чимээгүй хэрэггүй юм бити яриад өсөө тагаа болохоор надтай бити яар гэдэг. 말 좀 작게 해 시끄러우니까 그거 조용히 해. 조용히 하고 해. 필요 없는 얘기 길게 하지 마. 그리고 나도 배고파서 예민하니까 이제 말 걸지 마. 어? 내가 오늘 말 걸을 때만 몇 번 말한 줄 알아? 자기 이력서 써야 되니까. Өөрөө ярахыг хүсэхгүй байх юм бол байнга иймэрхүү байдалтай шууд чимээгүй дугаа гэд хэлжтэй юм байна. Харин хэлснээр муухайгаар хэлээгүй зүгээр л юм ярьж байхад ингээр анх гайхдаг байсан ч одоо тассан гинэ. Бичлэг гарч Сэнжүүн өрхийн насны дэвтэр дээрээ зарлага бичсэн үү гэхэд харин үгүй гэж хариулдаг. Сэнжүүн өдөрт заавал нэг удаа бичих ёстой бич гэж хэлээд удалгүй би анкет явуулах ёстой болохоор хүүхдүүдийн хоолыг өг гэд хаалгаагаад өрөөнд ортог. Энэ хооронд харин ихрүүдийг нэг нэгээр нь өргөж хоолдог бөгөөд хүнд болохоор гар нь өвддөг болжээ. Нэвтрүүлгийн маг харинаас та төрсний дараах сэтгэл готролд орсон уу гэхэд би өөрийгөө сэтгэл готролд ороогүй гэж утсан ч эргээд харахад би маш их өөрчлөгдсөн бөгөөд сүүлийн үед бүр их сэтгэлээр унжгаа гэдэг. Хамаг ясны янгиндаг болж биеийн их өөрчлөгдснөөс гадна жирэмсэн байхдаа алхаж чадхаа болж тэрэгцэрдээр суусан. Хоёр ихэр хүүхэд болохоор бүр хэцүү байсан бах. Байнга инээж явдаг эхнэрийн цаана маш их сэтгэл готрол ээжээ. Нөхөр нь ажилласаа болоод асуудал ихтэй байгаа болохоор энэ талаар яриул бүр л хэцүү байнах гэж бодоод ярьдаггүй бөгөөд яаж ярих аргаач олдгүй. Сэнжүүн анкета бичиж дуусаад гарч ирэнгүүтээ тоос оруулах болохоор хүүхдүүдээ аваад тийшээ ор гээд харин нэг уйлж байгаа хоёр хүүхдээ нэг нэгээр авахыг зүгээр хараад зогсдог. Удалгүй тоосоос оруулж ийснэ хүүхдийн хоолны ширээ холдуул гэж хэлээд холдуулах хүртэл нь хүлээдэг. Эхнэр нь зүгээр зогсоогүй. Тэнд хоёр хүүхдийн нүүр гарыг угааж хахад өөрөө аваад тавихгүй эхнэрээ гарч ирэх хүртэл нь зүгээр зогсоод хүлээдэг. Анх харин яагаад өөрөө хийж болох юмыг заавал надаар хийлгээд байгаа юм бол гэж боддог байсан ч сүүлдээ нөхөрт маань өөр шалтгаан байсан болоод надаар хийлгэж байгаахаа гэсэн бодолтой болж нөхөртөө тааруулж амьдардаг болсон. Орой олж хосууд хоорондоо ярилцаж харин өнөөдөр найзтайгаа уулзаад юу исэн талаар нь асуухад Сэнжүүн зөвлөгөө авсан гэж хариулдаг. Өдөр хальт гэрээсээ гарч нэг эмэгтэйтэй уулзсан байна. Бүр өмнөх компанид хамт ажилладаг байсан эмэгтэй бөгөөд гэрт нь хүртэл ирдэг болохоор харин ч харж ирсэн байна. Тэгснээ тэр эмэгтэйтэй уулзаж эхнэрээ муулж шоолж инээдэг. Эмэгтэй найз нь эхнэр чинь төрсний дараах сэтгэл готролд орсон юм шүү гэхэд хизээ болтол сэтгэл готролтой байгаа гэж ойлгох юм бэ. Бүх зүйлийг би ганцаараа хийж байгаа ийм хосууд байх уу гэдэг. Сэнжүү хэлэхдээ эмэгтэй найз нь сэтгэл судлалын чиглэлээр сурдаг болохоор дотроо удалж ярьсан. Тэрнээс биш найзуудаа ийм юм ярьдаггүй гэдэг. Хөтлөгч өөр эмэгтэйгийн урд эхнэрээ муулах чинь хизээч хийж болохгүй ичгүүртэй үйлдэлээ. Нөхрөө өөр эмэгтэйтэй уулзж байхыг анх удаа харж байгаа зү. Ямар байна гэхэд харин өмнө нь харж ийсэ ихж байна гэд огт уурлаж гомдож байгаа царай гаргадаггүй. Хөтлөгч ийм үед л уйлах ёстой штэ гэхэд зүгээрээ намайг ингэж ярьлаа гэд би яах ёстой юм бэ гэдэг.
Дараа нь нэвтрүүлгийн баг харинаас үнэхээр зүгээр үг гэж асуухад нөхрийгөө тэгж ярина гэж бодоогүй ч нулимс гарах шахсан. Одоо нулимсаа барьж чадхаар байна гэд инээж нөхртөөгөө ийм зүйлээс олж марахыг хүсэхгүй байна гэдэг. Харин байнга нөхрийнхөө шүмжлэлийг сонсож бие л дэвчдэг юм бол болно гэж боддог бөгөөд энэ нэвтрүүлэгт орсон ч нөхөр нь өөрчлөгдөхгүй байх гэдэгт 200% итгэлтэй байгаагаа хэлдэг. Хөтлөгч анх бичлэг үзээд эхнэрээ харагдаж амьдрах айжуугаар шаргуу ажиллаж амьдардаг залуу байна гэж утсан ч сүүлийн бичлэгүүдийг үзээд үнэхээр буруу байсныг ойлголоо. Хоёр хүүхдийнхээ нүур гарыг угаагаар зогсож ирсэн эхнэрээ дуудаж хоолны ширээ холдуулахыг нь хүлээгээд тоос сорогчоо наалж зогсож байгааг чинь харахад нэг газрын дарга шиг л харагдсан. Эхнэр чинь юу ч хийхгүй хэвтчихсэн бол хамаагүй. Та дөрөнд эхнэрээ дэлхийд юу болж байгааг мэддэггүй гэдээсэн. Гэтэл юу ч мэдгүй явж байгаа үнэн нь та өөрөө юм байна. Эхнэрийнхээ залуухан хүүхчиг байдлыг ашиглаж газлайтинг хийх буюу сэтгэл зүйн хүчирхийлэл үйлдэж байна. Байнга тушааж, зааварчилж, өөрийнхөө хэлснээр хийлгэж, чи энэ дэлхийг мэдгүй болохоор миний хэлснээр хий гэдэг. Энэ бол үнэхээр ноцтой зүйл. Та эхнэртэй хэлдэг үгээ түрүүнд уулзсан эмэгтэй найздаа хэлж чадах уу гэхэд Сэнжүүн үгүй гэж хариулдаг. Хөтлөгч тийм байж эхнэртэй яагаад ингэж хандаад байдیں۔ Эсвэл эхнэр чинь жинхнээсээ таны охин юм уу? Хүмүүс охиндоо ч ингэж ханддаггүй гэдэг. Сэнжүүний хувьд одоо хүртэл ганц ч удаа хэн нэгнээс битгий ярьж чимээгүй бай гэдэг үг сонсцоогүй. Тухайн үед юу ч сонсохыг хүсэхгүй байсан болохоор эхнэртэй чимээгүй бай гэж хэлсэн ч миний бодсноос илүү хүчтэй мэдрэгдэжсэн юм байна. Тийм болохоор илэрхийлэх арга барилаа өөрчлөх хэрэгтэй гэж бодлоо гэдэг. Эхнэрийн талын бичлэг дуусч нөхрийн тал хариныг хоол их ямар муу болохыг нотлох зургнууд авчирсан бөгөөд тэрийг харуулдаг. Хамгийн ихний хоолны зураг дүүпүү жүрим. Энийг харсан хүмүүс нээх гайхдаггүй. Бараг дугаа эд гэж хэлдэг бол дараагийн зураг гоймон. Ус нь буцлаагүй байхад хийсэн юм шиг харагддагч бас л юун сүртэй юм бэ өөрөө буцалгаад идэхгүй гэцгээдэг. Ингээд хоолны зургнууд нээх газар авсангүй. Хөтлөгч нөхрөөс өөрийнхөө бичлэгийг үзээд нүүрч нь улайснаа гэхэд өмнө нь ганц ч удаа өөрийнхөө байгаа байдлыг харж байгаагүй бөгөөд өөрийгөө бусад нөхрүүдээс илүү ийдэг. Өөрийгөө илэрхийлэхдээ асуудалгүй гэж боддог байсан ч бичлэгээ үзээд илэрхийлэх арга барил маань буруу байсныг ухаарсан гэдэг. Хөтлөгч та хоёрыг их зүйл ойлгосон гэж итгэж байна гэд бичлэг дуусч зөвлөгөө авах цаг боллоо. Сэтгэл зүйчтэй уулзаж зөвлөгөө авахаас өмнө сэтгэл зүйн тест авсан бөгөөд харин хэцүү байдалд оруулдаг нөхцөл байдал гэдэг асуултнуудад хэрэлдэх зөрчилдөөн үүсгэх гэж олон удаа бичжээ. Сэтгэл зүйч зөрчилдөөнөөс зайлсхийхийн тулд хүүхчиг ярих тохиолдол байдаг. Мөн та уйлахтаа үнэхээр хэцүү, гунигтай байгаа болохоор биш тэр нөхцөл байдлаас өхөөрдөн байдлаар зайлсхийдэг юм шиг санагдаж байна. Та тэгдгүү гэж асуухад харин үнэхээр гунигтай хэцүү байдаг болохоор уйлдаг. Хурамчаар зориуд уйлж чадахгүй штэ гэхэд сэтгэл зүйч хэрвээ үнэхээр хэцүү байгаад уйлсан бол тэр сэтгэл хөдлөлч нь нөгөө хүнд зохих ёсоор мэдрэхдэггүй. Яагаад гэвэл хүүхдүүдийг уйлахад энэ хүүхэд үнэхээр гунигтай байгаа болохоор уйлж ийн гэж боддгоо. Харин энэ хүүхдэд ямар нэгэн юм тухгүй эсвэл өөрийнхөө хүссэн зүйлээ авахын тулд уйлжиж магадгүй гэж хүмүүс боддог. Тэгэхээр уйлах таны хувьд амьд үлдэх зэвсэг, өөрийгөө хамгаалах бамбай гэсэн үг. Тэгвэл нөхөрч нь юу мэдрэх юм шиг санагдаж байна? Хан байгаа юм шиг мэдрэн. Нөхөрч нь ямар нэгэн зүйл хэлсэн ч эхнэр нь ойлгохгүй байгаа юм шиг санагдаж та хоёрын яриа дуусна. Олон хүмүүс таныг төлөвшөөгүй гэж харна. Ялангуяа нөхөрч нь. Гэтэл та бусдаас илүү нөхрийнхөө төлөө санаа зовж байгаач ярилцах үед нөхөрч нь таны тэр сэтгэлийг уншиж чаддгүй гэхэд харин уйлж та яг л миний дотрыг уншиж гин гэхэд сэтгэл зүйч та хэрүүл зөрчилдөөнөөс зайлсхийхийн тулд байнга сэргэлэн өгч байдаг. Тэр төрөгч нь хаанаас илүү их харагддаг вэ гэвэл нөхөртөөгөө оройдоо хоёулахнаа ярилцах үед нөхөрч нь танаас байнга юм асуудаг. Харин та энэ үед уйлгаасаа өмнө эхлээд инээдэг. Ингэж хэлж байгааг маань уучлаарай. Та яг галзуун шиг инээдэг. Учир нь өөрийнхөө дотор байгаа зүйлийг хэлэхээс айж тэр нь нөгөө хүнд нь тухгүй байх уу гэсэндээ инээдгээ гэсэн үг. Гэтэл энэ инээд хэцүү байгааг ч нууж чадахгүй болохоор шууд тэр дороо уйлдаг. Нөхөртөө л гаргадаг энэ хүүхчиг авирал таны зэвсэг. Та хүүхдүүдэд харж ярихдаа, өөр хүмүүстэй ярихдаа, надтай ярихдаа огт хүүхэд шиг ашиглаж ярихгүй байгааз. Тэгэхээр та нөхөртөөгөө харилцахдаа ямар үед ямар байхаа мэддэг байхын тулд дасгал хийх хэрэгтэйгээ зөвлөгөө дуусч Сэнжүүн орж ирнэ. Сэтгэл зүйч таны ихнэр хөвгчлөлтэй гэгээлэг хүн. Гэхдээ нухацтай яриад таслах болгондоо инээх юм уу өөр юмд сатаарч хүүхчиг болтгийг мэдэрдэггүй гэхэд Сэнжүүн гэр бүлийн асуудал гараад ханд шийдвэрлэж асуудлаас гарах арга замаа бодох ёстой байхад зүхтаад байгаа юм шиг санагддаг. Жишээ нь байр түрээслэх мөнгөө луурдуулсны дараа асуулт асуухаас өөр юу ч хийгээгүй. Мэдгүй болохоор хийхгүй гэдэг үгийг би ойлгодоггүй. Би ч гэсэн анх удаа л тийм асуудалд орж үзэж байгаа. Хэрвээ ийм нөхцөл байдалд би байхгүйсэн бол ганцаараа хийх л байсан штэ гэхэд сэтгэл зүйч үгүй та байхгүйсэн ч аав ээж нь тусалчихна. Эхнэр чинь асуудал шийдвэрлэхдээ идэвхтэй байж чаддгүй гэтэл Сэнжүү инээгээд бодож ирснээс өөр хариулт байна гэдэг. Сэтгэл зүйч
Яагаад гэвэл та хоёрын нийгмийн туршлага өөр. Эхнэрээ чинь мэрэгжил хийлээ тоглоод хичээлээ заагаад явдаг хүн. Ямар нэгэн байгууллагад ажиллаж байгаагүй. Гэхдээ нийгмийн үргээ сайн биелүүлж байгаа. Хүүхдээ сайн өсгөж, сурагчид болон гэр бүлийнхэнд нь хүлээн зөвшөөрөгдсөн. Ийм байхад зүгээр штэ гэхэд Синжун зүгээр л дээ. Гэхдээ эхнэрийн хийдэг энэ юмнуудыг нь хасчих юм бол үлдсэн бүх асуудлыг бий зохицуулах шаардлагатай болдог бөгөөд ийм байх нь дэндүү хэцүү байна гэдэг. Сэтгэл зүйч удирдах зохицуулах зүйлийг өрхийн тэргүүн манлайлах ёстой гэхэд Синжун би өөрийгөө өрхийн тэргүүн гэж бодож ирсдуудаа ганц ч байхгүй. Бүх зүйлийг хамтдаа хийвэл дээр гэж боддог. Өрхийн тэргүүн гэдэг чинь гэр бүлийн тэргүүн гэсэн үг ээ. Гэр бүлд тэргүүн гэж юу гэдэм бэ? Иймэрхүү юм яриад байгаа хүмүүсийг ойлгож чаддгүй. Би өөрөө хариуцлага хүлээх дурггүй, юу ч бодохгүй амьдрахыг хүсдэг төрлийн хүн болохоор өрхийн тэргүүний үргийг ганцаараа үүрмээргүй байна гэдэг. Сэтгэл зүйч анхнаасаа өрхийн тэргүүний үргийг тэгш шугаахыг хүсээд хурмаа хийсэн бол илүү нийгмийн идэвхтэй олон хүмүүстэй харьцдаг их нэртэй болох ёстой байсан. Гэтэл та их нэрийнхээ гэгээлэг занданд татагдаж өөрөө сонгоод гэрэлсэн. Өөрчлөгдөд байгаа хүн нь их нэр чинь биш та өөрөө гэж хэлээд Синжун харин хоёрыг хамтд нь оруулж юуны түрүүнд нөхрийг өрхийн тэргүүний ойлголтоо сайжруулах хэрэгтэй. Дээрээс нь ярьж байгааг нь харахаар их нэртэйгээ доод албан тушаалтантайгаа харьцаж байгаа юм шиг харцдаг. Гэхдээ их нэр чинь компани ажилтан биш. Ийм байдалтай ярихаар их нэр чинь таны юу ярьж байгааг ойлгохгүй ярихаас зайлсхийв. Тэгэхээр би биенийхээ ярианы өнгө аяст тохируулж ярих хэрэгтэй. Эхнэр нь арай том хүн шиг харин нөхөр нь хатуу биш зөөлөн дулаахан үг хэрглэж ярилцах ёстой. Тийм болохоор хоёулангийнх нь хүчин чармайлт хэрэгтэй гэж хэлээд зөвлөгөө дуусч хосууд тохиролцохоор болдог. Нөхрийн талаас асуудал гарах үед хамт анхааралтай ярилцаж хамтдаа асуудлыг шийдвэрлэх гэдэг бол эхнэрийн талаас Синжунийг уурлахаараа эхнэртэйгээ шууд ярилцах биш усанд орж тайвширч гарч ирснийхээ дараа ярилцах гэж тохиролцдог бөгөөд Синжун эхнэртэй чимээгүй бай. Бити яар гэж хэлхийн оронд хоёулаа жоохон байжгаад ярилцъя гэх мэтэр өөрийгөө илэрхийлэх арга барилаа өөрчилнө гэж амлаад нэвтрүүлэг дуслаа. Тэгвэл Синжун цаашдаа эхнэртэй зааж тушаахаа болж харин арай насанд хүрсэн хүн шиг болж төлөвлөж чадах болов. Комент хэсэгт сэтгэлдээ үлдээгээрэй. Таалагдсан бол сувгтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Миний инстаграмыг дагахаа мартва. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.